инсулин гэдэг юм чинь нэг тариа ийдэг гэдэг л ойлголтоор яваад байсан шүү дээ, тий. Тэгвэл тэр инсулинийг хүлээж авдаг тэр эд эсүүд дүжирнэ гэдэг маань одоо бид нар чинь нэг хэлдэг ш яасан дүжирсэн юм бэ гэдэг чи одоо юу ч сонсгоо болцсон, юу ч хүлээн авахаа болцсон тий. Тийм нэг зүйлийг энгийн тохиолдолд яриад байдаг тийм үү? Тэгвэл инсулины дүжирд болно гэдэг чинь бацийн солилцооны эмгэг юм уу? Инсулин маань бол одоо биднийг ирээд хаалга тогсож байна гэсэн үг. Жишээд ярих юм бол тэгээ тэр хаалга тогшхолоор бид нар энэ хаалга тогсож байна гэд очиод хаалга онгойлгонгууд л яадаг одоо хүргэлтээр хоол ирдэг ч юм уу. Тэгээд жишээд ойлгочих болохоор байгаа байхгүй. Тэгтэл хаалганы тэр цаан сууж байгаа эзэн маань өөрөө сосгол сударцсан хүн байвал хэдий инсулин ингэж тогшоодч тэрийг мэдэхгүй тэрнээс болж тэрийг хоолоо оруулж хүргэлтээр ирсэн хоолоо мэдхгүйгээс болоод тэр гэрте байгаа хүн одоо өсөж олно. Тэрийг л бид нар одоо чихрийн шижин одоо эс энергиэр өсөд байдаг. Гадна талд нь болохоор хоол ирсэн байгаад байна гэсэн. Гэхдээ инсулин дүжрэл маань өөрөө юу вэ гэхээр яг нөгөө юу шиг